За өнөөдрийн сэдэв татврын дарангуйлал. За нэмэгдсэн үртгэн албан татвар бол орлогоос 10% байдаг байгаа. Нэмэгдсэн үртгэн албан татвар нь худалдан авалтаас болохоор ч бас 10% байдаг байгаа. За аж ахуйн нэгжийн орлогын татвар болохоор ч 10-аас 25% байдаг. За цалингийн татвар болохоор яах нь 50 орчим хувь байдаг. За хөрөнгө болохоор ч хөрөнгийн татвар 2% байдаг. Ногдол ашигын татвар 10% байдаг. За ногдол ашиг бол яах нь бизнес эрхэлж байгаа үндсэн зарчим бол ногдол ашиг авах байдаг байгаа. За яагаад татврын дарангуул гэж дүнгэлтэнд орж ийнэ гэхээр чинь яах нь энэ бүх татврыг давхардуулж нэгэн зэрэг тооцдог байх. За үүнийг болгож чинь аваад үзвэл 1 сая төгрөгийн ашиг болохын тулд яах нь 10 сая төгрөгийн татвар төлж таардаг. 400 тэрбум төгрөгийн ашиг болохын тулд яах нь 400 тэрбумын төгрөгийн татвар төлөх шаардлага гардаг байгаа. Ерөнхийдөө бол за анхаарал хандуулсанд баярлалаа.